Ингээд бид нар цаашдаа ер нь сумын эрүүл мэндийн төвүүдийн хуучин одоо энэ Оросын хэрэгэл Оросоос орж ирдгээс ууаз одоо нөгөө фургон маркийн машинаар бид нар одоо ер нь өнгөрсөн хугацаанд хангаж ирсэн. Эргээд энэ маань одоо энэ цаг үед бол тусламж үйлчлэгээ үзүүлэхэд нэлээд төвөгтэй хурдан эвдрэл гэмтэлтэй ийм асуудлууд байгаа учраас цаашдаа яг энэ бартай замыг туулах чадвартай энэ эрүүл мэндийн яг энэ дотроо энэ дефибриллятор буюу намсгалын аппарат хүчил төрөгчээр ингээд бүрэн хангагдсан энэ машинаар нь хангах бодлого барья. Тэгээд ер нь цаашдаа бид нар болж игэл 5 жил тутамд энэ шинжилэлүүдээ ингээд тогтвол парк шинжилэлүүдийг хийдэг энэ бодлогоо бий болгоё гэж. Тэгэхгүй бол одоо ингээд өнөөдөр нэг сумаа нэг машинтай болчдөг. Тэгээд тэр нь хэдэн жилийн дараа солигдох нь тодорхойгүй. Тэгээд машины эвдрэл гэмтэл болдог. Эргээд нөгөө тусламж үйлчлэгээ маань алдагддаг. Ийм зүйлүүд их байгаад байгаа учраас бид нар ер нь бүх сумдаа хангаад ингээд 5 жил тутам ер нь парк шинжилэлийг хийдэг энэ бодлого барьяал гэдэг ийм зарчмаар ажиллаж байгаа. Аймгийн айл сумуудад хараад гэж байна. За энэ ер нь 10 аймгийн ер нь 20 сум зарим нэг тосгонуудад бас очиж байгаа. Ер нь 10-аад сум байгаа. Цаашдаа одоо ер нь энэ төслийн хүрээнд 75-ыг бид нар авч байгаа. Дараа нь тэгээд бид нар эхний ээлжинд нэг одоо автомашин нэвдэрсэн юм уу хангалт байхгүйгаа сумдуудад энэ эхний ээлжийнхаа 75-ыг өгж байгаа. Цаашлаад энэний цаатал дахиад бид нар нөгөө парк шинжилгээ хийх шаардлагатай нэлээдгүй сумууд байгаа. Энийгээ бид нар 2 жилийн дотор ер нь бүгдийг шинжилж яам одоо төсвийн хөрөнгө оруулалтаар зам үн төсөл хөтөлбөрийн хүрээнд гэдэг ингээд бүх боломж бололцоогоор бид нар шинжилгээ гэдэг ийм бодлого барьж байгаа. All partners, especially the Ministry of Health and Ministry of Health, and both national and local level health workers, and your support has enabled this initiative to move from an idea to an action and reality. And today's ceremony is a testament to this endeavor. За би хамтран ажиллагчдаа гүн талархлыг одоо илэрхийлэхийг хүсэж байна. Хамгийн гол хамтрагч эрүүл мэндийн яам цаашлаад үндэсний болон орон нутгийн түвшинд одоо ажилдаг, чармаан ажилдаг бүхий л эрүүл мэндийн ажилтнуудаа бүх түвшний эрүүл мэндийн ажилтнуудад талархлаа илэрхийлье. За санааг ажил хэрэг болгох, эргээд энэ нь бодит байдлыг эргүүлэн өөрчлөх гэдэг бол бидний хамтын нийтлэг зорилго болъё. I also want to commend the Song health workers and ambulance drivers who are here today. You are at the front line. You are on the front line services serving your communities. And I understand that you will also receive training in the next few days. And let us work together to maximize the use of these ambulances for the life-saving benefits of the community. За энд ялангуяа хүрэлцэн ирсэн сумын эрүүл мэндийн төвийн ажилтнууд жолооч нартаа бүр онцгойлон талархал илэрхийлэх хүсэж байна. Та бүгдийн гарт энэ автомашинуудын цаашдын ашиглалт хэрэглээ яг та бүгдээс ихээхэн хамааран тэмч учраас эх өдрүүдэд та бүгд тусгайлсан бас сургалтыг авах үлээ. Тэгээд та бүгдийн бөгөөд энэ автомашинуудын тусламжтайгаар олон монголчуудын амь аврагдана гэдэгт би итгэж байна. As a conclusion, I just want to reiterate that this handover is just a starting point. And going forward, the World Bank will remain further committed to advancing the resilience of the health system and supporting the government and the Ministry of Health in implementing the 4-year government action plan to strengthen the emergency medical care and primary health care system. За эцэст нь хэлэхэд бол Дэлхийн банк Монгол Улсын засгийн газартаа маш нэгт хамтран ажиллана гэдгийг би элхэн батлан хэлхийг хүсэж байна. Эрүүл мэндийн яамыг бол маш сайн дэмжиж ажиллана. Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дараагийн 4 жилийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, тогтолцоог сайжруулахтай холбогдох асуудал дээр бол маш сайн дэмжиж ажиллана. Энэ дотроо бол яаралтай тусламжийн тогтолцоог сайжруулах, анхшдны тусламж үйлчилгээг дээшлүүлэх тал дээр бид ялангуяа их нэгт ажиллана гэдгийг хэлье. Хөрөг авахтаа баярд орж цагаан сумын эрүүл мэндийн төвийн жолооч ажилтаа. Би эрүүл мэндийн салбарт 5 жил, 12 жил ажиллаж байна жолоочоор.
Одоо энэ Япон машин 2 дахь машин болж байгаа. Орос 4 нь 2 машин яаж ирсэн. Одоо юм гоё баяртай байна уу? Шинэ машин аваад манайх явдал ихтэй шүү дээ. Цаг ууларх газар байдаг. Мөнгө зам байн хаагддаг. Тэгээд юу яах дараа одоо бидний зүг байнга засаа авах явдаг байсан. Одоо энэ туулах чадвар сайтай машин туулдаг баярлаж байгаа. Савгчлууны Бадан бүрүү Ховд аймгийн Мянгат зам эрүүл мэндийн төв эрхлэгч явж байгаа. За манай эрүүл мэндийн төвд ирж байгаа 5 дахь машин байгаа. За туулах чадвар сайтай машинтай болсноор малчин ард иргэдэд үзүүлэх хэмнэлгийн анх шатны тусламж үйлчилгээ цаг алдахгүй хүрэх боломж бүрдэж байгаад маш их баяртай байна. Манайх уулархаг гол ус шавар ус ихтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд зарим үед бол морьтой тэмээтэй явгнаар очих бас цаг хугацаа алдах тийм дуудлагууд маш их ирдэг учраас одоо ийм машинтай болсноор бас тэр тусламж үйлчилгээ бас ард бацрах болоо гэж бодож байна. Ган болдын ариун жаргал гэдэг Энтэй аймгийн Ориулан сумын эрүүл мэндийн төвийн жолоочтой. Энэ миний одоо 5 дахь машин байгаа. 2 жарис 2 пурган гонжээс одоо тэгээ энэ сайхан машинтай болоод одоо туулах чадвар сайтай. Одоо тусламж үйлчилгээгээр одоо маш сайжирна. Манайх ч хангаа говь хосолсон бас бартаатай замтай говьтай тэгээд бас зам бол бас Бэрхэшт аймгаас айгу аслагдсан тийм юм. 200 гаруй км идэх. 205 км тий. Тусламж 3000 хүн амттай манаас юм. Тэгээд тусламж үйлчилгээ үзүүлэхэд нөгөө Оросын дэрэг маань болохоор тийм тоноглогдсон юм байдгүй байхгүй юу? Одоо явуулын хүчилтөрөгчийн аппарат энэ тэрэ энэ болохоор маш сайхан тоноглогдсон бүх аппаратууд энэ төр байна. Тэгээд тусламж үйлчилгээ маш сайжирнаа л. Project for some hospitals. These ambulances have been specific. So that health care services could reach more people and families regardless. Ensuring that no one is left behind in accessing critical health services, especially. Автомашины 20-ыг нь өнөөдөр бид хүлээлгэн өгөх гэж байна. Энэ бол их онцлог автомашинуудыг мөн Монгол улсын хөрлөлийн гишүүн автомашинууд юм аа. Тэгэхээр найдвар жилд одоо урт наслах удаан эдлгээтэй хэлэхэд бол үнэхээр энд та бүгдээ хамтран ажиллаж байгаа нь бидний хувьд бол нэр төрийн хэрэг юм. Маш ядуу хүлээж байна гэх. Монгол улсын эрүүл мэндийн сайдын тушаалыг уншиж сонирхолтой. Монгол улсын эрүүл мэндийн сайдын Энэ болохоор ихтэй зөөр Айл руугаа авч орох тий. Энэ насос Оцоос байгаа. Амттай ирсэн. Яаж дамжуулах вэ? машин засвар Машин засвар юм. Машин заагаад өгч идэх үү? тэр чадны эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд орж байгаа. уралцсан гэсэн хүндэт ажиллагаа. За. Жолооч нөхөх үү? За олон хүнд одоо хандах гэсэн. Шарыг. За. За баяр хүргэе. За баярлалаа. Маш баярлалаа. За баяр хүргэе. Баярлалаа. За баяр хүргэе.
Тасаа хэлдээр маш. За баяр үргэлж. Дөнгөж тасны иргэдийн хамтдаа ажиллаж амьдардаг гэсэн. Энэ хэд бол 15%.